Метапиус Дэнджерс. Энэ бол гоблиноос өш шонзонгаа авсан залуугийн түүх юм. Үдэгдэл залуухан адал явдал хайх жоохон жил хайж байгаа харагдана. Хэсэг гоблин тосон руу дайрсан талаар мэдээлэл тосгон даяар тархсан байдаг. Охин хэсэг адал явдал хайгч нартай нэгдэж агуу руу орно. Охин үнэхээр суг адал явдал хайгч нартай нэг баг болчихсон учраас багийн гишүүд нэг нэгээрээ гоблинд идүүлж зарим гоблин бүр яасан гэж бодож байна. Охтуудыг хүчрхийлсэн байдаг. Шидтэн охин яах учраа болохгүй айдас хөөц тавтаг хөшиж орхив. Дугаан мөчөд азар нэг дуулахтай залуу гал бариад орж ирнэ. Тэр залуу бүх гоблиныг алчхна. Тэр баатрыг гоблин слэйер гэдэг бөгөөд монголоор гоблины алуурч гэж дууддаг байх нь тэр. Гоблины алуурчин охинтой цуг бүр агуун гүн рүү орж хүүхэд гоблинийг ч өрөвдөхгүй хүүст энтерч ажиллаа дуусгаж орхино. Гоблин слэйер охинтой цуг даалгавраа биелүүлсэн учраас шагналаа авах гэж буцаж очино. Гоблин слэйер яагаад ийм харгис өршөөлгүй гоблинийг том жижиггүй алдаг болчихсон гэж бодож байна. Учир нь гоблин слэйерийг хүүхэд байхад үед нь гоблин слэйерийн тоцгоныхныг бүгдийг бас охин дүүгийн хүртэл гоблинууд нүдэн дээр нь охин дүүгийг нь гоблинууд буузарсан байдаг. Гоблин слэйер тэр үйл явдлыг жижигхэн нүдэрээ үзэж нулимс туслуулахаас өөр юу ч хийж чадахгүй байсан юм. Учир нь тэр үед гоблин слэйер хүүхэд байсан, хүчгүй жижигхэн гартай байсан билээ. Гоблин слэйер өөрийнхөө үзэн ядалтандаа тийг намдаахын тулд зөвхөн гоблинуудыг том жижиггүй хятдаг болчихсон юм. Цаашдаач гоблин слэйер өөрийнхөө бүлэгт шидтэнгээс ахуулаад эльфүүдийгч багтаа оруулна. Тухайн мөчөд бас нэг хэсэг бүлэг гүрвэлэн хүн одоо өвгөн эльф гээд тэд нар житгэрийн хааныг айрамтай тулдах гэж гоблин слэйерээс санал тавина. Гэвч нэг сонирхлын даттгүй. Учир нь гоблин слэйерийн гол зорилго бол зөвхөн гоблинуудыг хядах билээ. Яг хөтэ азааш гэх юм уу бас тэнд гоблинууд байдаг. Бас дээр нэг шагналтай байсан учраас саналыг нь хүлээн авч адал явдлын нэрэлд хамтдаа гарна. Тэд гал тойр жоохон буугалчхаад цаашаа яд замдаа гарна. Манай хэдэм ирэх ёстой газраа ирж нэг хоригдож байсан эльфийг чөлөөлнө. Дараа нь тэд гоблинуудыг шид ашиглаж унтуулж байгаад хядаж гарна. Гэвч зөвхөн гоблин байсангүй. Аврах том огри тэнд байсан. Байж таарна. Тэгтээ гоблин слэйерийн хувьд огри тийм ч хүчрэг байсангүй. Яг л зайдас хям хэрчдэн штэ. Тэр шиг дастаж гарна. Ингээд даалгавраа биелүүлсэн учраас манай хэд буцаад явна. Буцах замдаа манай хэд нөгөө житгэрийн хааныг устгахаар шийднэ. Гоблин слэйер тэнд гоблин байгаасаа алчих юмсан гэж дотроо бодон сон. Цаашдаа адал явдал хайгч нар маань илүү дотн болж байлаа. Цаашдаа явж байтал үзэгдэл Sword Maid гэдэг нэг эмэгтэй лүү шилжив. Учир нь тэр эмэгтэй манай адал явдал хайгч нарт худгийн доор хэсэг гоблинууд нуугдаад гарч иж хүмүүсийг алаад байгаа учраас цэвэрлэж өгөхийг гуйна. Гоблин слэйер гуяа алгадан зөвшөөрч гоблинуудыг хядаж гарна. Бүгдийг нь алчхна. Маргааш нь өшөө гүн рүү явсан чинь баахан гоблинуудын отолтонд орчихдгоо. Бусдаасаа өлөмж том гоблинч байх нь тэр. Манай адал явдал хайгч нар руу гинтийн довтлогоо хийн. Бүгд асар хүнд байдалд шилжнэ. Гоблин слэйерийн дүүгд нь ямар муухай зүйл хийж дүүг нь буузарлаж алж байсан санав. Гоблин слэйер үс хонзонгоороо илүү хүчрхэг болж гоблинуудыг алж эхэлнэ. Ёстол том жижиггүй алчхна. Маргааш нь гоблин слэйер шалтан адал явдал ирэгч найзтайгаа хамт сэрнэ. Юу ч бол амийг нь аварсан учраас ийм үйл явдал болчихсон бололтой. Манай хэд жолом хоорондоо дотн болж дахиад л өөр даалгавар авна. Нэг асар том нүднээс нь гал нээдэж чөтгөр байх нь тэрэ. Нүдийг нь устгачихсан чинь нэг хаалга нэгдэж дотроос нь үй төмөн гоблин гарч ирнэ. Дараа нь хаалгыг нь хааж гоблинуудыг устгахчна. Үзэгдэл гоблин слэйер болон Sword Maid руу хоёр руу шилжинэ. Гоблин слэйер бүх гоблиныг устгах хүсэлтэй гэдгээ хэлж өөртөө тохиолсон зүйлээ яхад Sword Maid нь ч өөртөө тохиолсон аимшигтай явдлыг ярина. 10 жилийн өмнө гоблинууд Sword Maid-ийг олноороо буударсан байх нь тэрэ. Тун аимшигтай, шүүртэй байсан учраас Sword Maid бүх үнэнгээ хэлсэн. Дараа нь тэр уйлж орхив. Адал явдал ирэгч нар буцаад гэрийн зүг явна. Замдаа гоблин слэйер асар олон гоблины мөрийг олж өшөөгөө авах хүслэн дахин буцална. Тухайн мөчид нэгэн улаан өстэй охинтой таарна. Тэр охин
100-аас ч их гоблин байгаа гэдгийг хэлж та тэдний байгаа газар ганцаараа очивол гарцаагүй үхнэ гэж хэлдэг. Гоблин Slayer буцаж очиод өөрийнхөө багаа бүрдүүлж гоблины зэргүүдийг устгахаар шийднэ. Тэд гоблин байгаа газар очиж тулаан эхлэв. Авраг гоблинээс гадна чон унсан гоблин хүртэл байх нь тэрэ. Тулаан эхэлж гоблин Slayer гоблинуудыг толгойлогчтой халз тулна. Гоблин Slayer яг ялагдаж байх мөчтөө дахин өш хонзондоо автаж толгойлогчийг нь амархан ялж чаддаг. Маргааш нь маш их гоблин устгасан адал явдал хайгч нар нийл баяр хор. Үзэгдэл нэгэн ойд нэгэн эмэгтэй гоблиныг алж байгаа руу шилжин. Эмэгтэйчүүд ойд гал түлээд байж байтал дахин олон гоблин ирж эрэгтэйчүүдийнх нь толгойг эмэгтэйчүүдэд өгнө. Дараа нь аимшигт эмэгтэйчүүдийг яасан гэж буударлана. Sword Maiden дахин шагналтай даалгавар зарлахад Goblin Slayer гоблиныг устгах хүслээ хангахын тулд даалгаврыг авдаг. Дараа нь хэсэг амьд үлдсэн хүмүүсийг авч дараа нь гоблинуудыг устгасны дараа агуур руу хүмүүстэйгээ цуг орлоо. Агуу дотор нэгэн эмэгтэй дахлын ширээ шиг зүйл дээр тавьчихсан. Хүзүү хавьд нь цээлсэн байдаг тунан аимшиг. Тэр тэмдэг нь яг гоблинуудын яг үүсэл нь яг хаанаас ирсэн тодорхойлж байгаа бэлгэдэл байдаг. Охин азар амьд байсан учраас адал явдал хайгч нар охины эмийг аварлаа. Дараа нь Goblin Slayer үлдсэн гоблинуудыг устгах хүслээ хянаж чадахгүй. Тэдний хайж байх нь тэр. Эцэст нь гоблинуудын цайзыг олчихноо. Тэнд бүхэлд гоблинууд байгаа. Goblin Slayer төлөвлөгөө зохиож дараа нь цайз руу нэвтрлээ. Асар их гоблинууд цайз дотор байж байх нь тэр. Манай хэд ч арай их гоблин байгааг мэдчихсэн учраас ялахгүй гэдгээ ойлгож дуус газараас арай гэж гарч зүгтнаа. Гэхдээ энэ адал явдал хайгч нар буюу Goblin Slayer-ийн зохион байгуулсан өрх байдаг. Гоблинуудыг гарч ирсэн хойнонд гоблинуудыг аянгын шидийн тусамжтайгаар амархан засанд даруулж алчихна. Дараа нь боссыг Goblin Slayer устгаснаар даалгавраа биелүүлж даалгавраа амжилттай дуусгаж тэр мөчийн дараа үзэгдэл Goblin Slayer галын урд шидтэнтэй хамт бодолд автнаа. Тэр тосхныхоо хүмүүсийг дүүгийнхээ өш хонзон авч сүнсийг нь амрааж чадсан болов уу гэж бодож байгаа. Бололт тус анимын 1-р улирал болон нэг ангитай киноныг нь хамтан яриад өглөө шүү. Та бүхэн намайг дэмжиж зөндөө лайк шеэр хийдэг учраас чадхаараа хурдан шинэхэн анимуудыг олж байгаа гэдгийг санаарай. Тэгээд subscribe дараад намайг дэмжиж өгөөрэй. Дараагийн анимаар уулзцгаая.